Турк улсыг 14 өнөخت байж бол хамгийн их юм үзэх маршрутыг энэ дэлгэцэн дээр гарсанчлан зохиосон. За үүнийхээ дагуу бүх буудлуулан машиныхаа түрээсийг Booking.com-оор захиалж авсан байгаа. Нэг баруун талд Tooth Lake гэдэг Tooth-ийн нуур. Энэ Tooth Lake гэдэг одоо энэ давстай тэгээд их нэг тэнгэр газар нь нийлсэн харагддаг. Ийм хүмүүс зуулцдаг очдог нуурууд юм байна. Энэс яг өнөөдөр салхитай учраас жоохон салхиныг дөлгөөл усан дөлгөөлээд жоохон усны төвшин багтаа хэсгэрээ бол яг ингэ байна. Харагдаж байна. Гоё. Голцсон багтаанаас л тасах гардсан юм байна. Давстаа учраас энэ өхний хуулт хүлээд энэ алхнаар амар дүлж байна. Одоо урнаас гарахгүй байна. Турк улсын хөдөө нутгаар явж байна. Уртын замаасаа гараад арай орон нутгийнхаа нь уртын замаар явчихсан. Тэгсэн их зүгээр юм шүү. Уртын зам дээр ачаал ихтэй. Тэгж чинь 3-4 гинэ машин чи бараг битүүж явчаад зүүж гүйцэтгэж ятгаатай. Гэтэл энэ зам чинь зүүж байхгүй. 2-3 хоног машин тэгээд явчих. За тэгээд энэ газрын тогтоц байж байгаа байдал юу нэг манай Монголын хөдөө явж байгаа юм шиг санагдаад байна шүү. Нэг тогтоц ер нь төстэй нэг мод багтай жоо хуурайд уу маягийн энэ одоо бид ч яг төв өсгөрний удаа шүү дээ. Одоо Туркийн Каппадокиар явж байгаа Анкара зуршгаа. Үчисар Cave House гэдэг ийм буудлын бос юм аа. Энэ ерөөдөр агуу дотор байгаа юм шиг гээд юуг тэр хадаа зороод шууд ингээд буудлыцсан байх. Оронгууд яг гэр бүлийн өрөө очсон 3 ортой нэг том 5 сарын 3-ны өдрөө за өнөөдөр Каппадокиад хотел баллонууд одоо хөвцгөөсөн байна. Энэ хөөрхөд бас тодорхой хэмжээний цагаар нөхцөл их шаардтай юм аа. Яг бороо үүлэр хөмлөх хамгийн гол салхины байдал гэж байна. Салхины их хөвцтэй байх юм бол тэгээд юу яахгүй. Эсвэл байна. Хүмүүсүүд захиалга өгөөд ч гэсэн сууч чадахгүй тохиолдлууд их байд юм байна. 2-3 өдрөнд. Яг үнэхээр энэ ч ирээд сууийг зорж байгаа хүмүүсүүд бол юу байх юм бэ лээ. Нилийн ихтгэл шиг захиалга 9 дээрүүд өгөөл тэгээд өглөө болгон отож шахуу байж байгаа суухгүй бол суух болцоог юм байна. Бас цагаар муутай 2-3 өдөр дараалчихсан бол нэгэнд чи ирж байгаа хүмүүс чинь удаад байж чадахгүй шүү дээ. За тэгээд суух нэг хүний үнэ 300 хэдэн доллароос явна. Тэгээд тэр чинь бас одоо цаг байдлаас хамаарат одоо зуулчт их мэхтэй үед бол их өндрүүлч юм. 4-5-600 мянга зангарууч өрнө. Ямар газараас тэм зуух цагаас хамаарат. За энэ манай буудлын ба Үчисар Cave House гэдэг. За энэ ерөөхдөө ерөөсөө буудлууд нь бүр залгаад байт. Энэ яг хажуудлахад өөр буудал. Энэ доотлол хөтөл явчихсан байна. За тэгээд энэ доорноос өөр буудал. Бид нар одоо бас өөр буудлын дээвэр дээр байж байна. Тэгээд яг хөө террасууд дээр гараад ингээ янз бүрийн зураг өглөө авч байна. За яг шүгүр маань хөөрдөг цэг нь бол Гороме гэдэг юун дээр энтлийн хажуудлынхаа нэг тосгон шиг юм дээр жоохон зүгээр булан тойрол орчихно. За машин дээр хавхад 2 км зайтай. За тэгээд тэр дээгүүр үлээг шүхрүүлж нисдэг. За тэгээд энэ манай хажуудлын гудамжууд байна. Ингээл машинууд нь бол ингээл нэг дүүрэг нэгээр тавьчихна. За энэ underground city гэдэг өглөө 8-аас 1 юм байлаа л та. Тэгээд өглөө 9 дор төлөө Монголоос ирсэн цагийн зөрүүл Монгол бид нар ирцэрчээд байна. Тэгээд ихтэй шүүрүүд ирлээ гэсэн чинь нээлттэй газар хаалга. Эцэний хоолны газар байна. Тэр хоолны газар бас ийм гамбир зарж байна. Дундаа махны авчруулсан гамбир. Ер нь бол Монголоор бол яг л хуушур. Одоо нэг юм 5 нь 20,000 төгрөг 200 жил чинь 20,000 төгрөг гэсэн. За энэ underground city руу орохоор энэ тикет 13 евро гэдэг юм байна. Drink you underground city гэдэг. Энд чи олон underground city байд юм байна. Гэхдээ эднийх нь хамгийн зүгээрээ гэж ийшээгээд надад хүм зүгсэлтэй уйдлаар нь хөөдөрлөө. Уршаага 30 км байгаад Каппадокиагаас. За дунд тажууд тасдаг өрөө байна. Энэ өрөөнд дөр бол яг Вьетнамын Виммок Tunnel гэдэг газар дээр өстэй яг доошоо доотлохоо левел рүү ирж. Нийлэн давчуу хантай газраар бууж ирэх юм байна. Тэгээд нэг жоо өргөндөө ч юм жоо таган дуу юм бол ер нь шатаар нь багтааргүй магадгүй байхаар шүү.
За энэ чинь нөө манай монголчууд хад мад дээр баг юм бүрсэн юм зурж хүлээд байдаг. Манай туркуудаас ялгаагүй цэцэн байна. Энэ харж байна. Эрдээр нэмтгэл MT 2 4 7 мол. За Open Air Museum нэг юм хөтөө байгальтай газар байна. Ер нь л гоё юм уу? Энэ надад дуусны толгой доороо олон бай. Энэ доороосоо Громын талаас нэг ирсэн юм. Эцэг зүүн талаас бас нэг хүрдэлт юм байна. За энэ газар маань Open Air Museum гэдэг энэ Громогийн талбай дээр байрладаг үндэсний сусал газар байт юм байна. Ийшээ ороход нэг хүний 20 евро шаардлагатай. Тэгээд 8 нас хүртэлх хүн бол ер нь бол үнэгүй орж болт юм. Гэхдээ 8 настай хүртэл нас хүртэл гадаад паспорт ID-гаар нь баталгаажуулж орд юм. Хүмүүс худлаа хэлээд ороод ирэх тохиолдол байдаг байлтай. За ийшээ орж ирэхдээ зүүн болон баруун талаас нь машинт ороод ирэх болцоотой юм байна. Зүүн талаас нь орж ирэхэд уулын хорой дээр аялагч нар машина тавьчихна. Нэг 20-30-аад машин байх шиг. Харин баруун талаар бол ихлсэн жуулчд орж ирдэг болтой. Асар олон автобус зогссон байна. За ер нь бол ингээд Туркт музей ингээд үзүүрийн байгалийн зохицуулах газар маш их байдаг учраас museum pass гэж байдаг юм байна. Тэр пассыг авчих юм бол юу яаж болно? Ямар ч үзмрийг үнэгүй ороод үзэж болно. Тэр мөнгөнд бөөнд авчдаг учраас 15 өдрийн пасс нь 165 евро гэж юм. 3 өдрийн пасс нь 65 евротой байдаг юм. Тэгэхээр их олон газар орж үзнэ гэж төлөвлөсөн, тооцоолсон байгаа хүмүүсд бол шууд юг авчулах зүгээр юм байна да. Пассыг авчул зүгээр. Ер нь бол 5 сар 10 сард ирэх хамгийн тохиромжтой гэж байгаа. Өнөөдөр бол 5 сарын 3-ны өдөр жоохон бүрхэг. Тэгтээ тогтун байна хайтаахан. Нар шараад халаад байхгүй. Тэгсэрний бас их хүүтэн биш. Өглөө өөрөөрөө жоохон зэрэг байсан шүү. Ийшээ орохын тулд тусдаа дахиад 6 евро нэмж хэлдэг болтой шүү. Энэ дотор нь яваад энэ дотор бол шөө. Буюу христийн сүм энд байдаг болтой маа. За энэ дотор нь бол ийм хой үүсэл. Бас урлагийн хөтөл өдөр байдаг юм шиг дотор. Энд чи платформ гэсэн ингээд баригдсан байна. Орсон чинь нэг бас нэг бунхан маягийн юм байна. Юу юм бол энэ юу ширээ юм болоо. За өдрийн хоолыг идэхээр Монтана гэдэг нэг нэртэй газар. Хоол идэхээр ч энэ ч үзмжийн их хэвтэй юм шүү. Манай буудлууд тэр өндөр уулын яг иргэн дээр байгаа гэсэн. За тэгээд энэ одоо вайлын нь бол тэр чигээрээ шалж гарч байна. За тэгээд нэг хоолн дунджаар нэг 400-аас 500 лир болтой. Монгол мөнгөөр 40,000 төгрөг гэсэн үг. За энэ ч нэг панорамик view гэдэг зогсдог газар байна. Энэ Громы болон энэ үчиг сарын голд гэдэг юу гэдэг бэ? Ингээд нэг зогсдог машины зогсоолын талбай. За энэ Love Valley гэдэг одоо ийм бүндүүр чулуутай газар л очсон. Би буруу яваад дээгүүр нь төрөл иршүүлээ. Үзэхэд байгаа нэг хэдий хач чулуунд байна. Доор байгаа гэдэг. Доошоо яаж буухаа мэддэг. Шууд өсрөө бохчихсон. Арай л худлаа юм шиг байна. Доошоо буучвал майны үеийнхэн болж магадгүй. Одоо ажиллаа шүү. За тэгэхээр тэр талаар л тойрж ордог бол ажиллаа да. Замных нь байдлыг харахад. Love Valley гэдэг нэг газар нэрлээ. Ийшээ ороход бол өргөн өрчт юм байна. Сахан машинтайгаа ойрхон гэж тавиал тэгэл алхаад аваад байдаг. Явгууны замтай, трейлтэй. Тэгээ жуулчдаас энэ үеийг халахтай юм байна. Энэ эрэхтэй хойноос нь ороод ирж болдог энэ урд талаас нь буюу одоо үчиг сарынхан хэсгээс алхаад орж болдог юм байна. За тэгээ голдоо бол энэ юм их гоё үзэсгэлэнтэй хаттай. Ой дээрээ гондор дээр гондор. Ерөөдөө харах юм бол боо шиг. Тэгээд энэ хардан цохиных нь дээгүүр нь хүмүүсээс очиж байна. Бидний сая тэр дээгүүр нь очиж явж байгаа ирлээ. Доогуур нь хаагуур орж мэдгүй жоох хэсэг бүдлээд. Тэгсэн их үзэсгэлэнтэй байна. Энд чинь заавал ирээд үзчихмээр юм энэ хавьд ирж байгаа бол. Тэгээд орхон бол үнгүй юм тэр яг нэг хүнээс бол нэг цаг 2 цаг гэж байна. Цаг хэрэг болох юм да. Үчисар Castle руу орохдоо гадны иргэд нэг хүн
320 лира. Монголоор бол 32 мянган төгрөг. За Нүчсар Кевин өгөө Кастли өрөө дээрээс ингээд харахаар зүгээр ингэж нар ингэж жаргаж байна. За тэгээд доор бол одоо манай Нүчсарын юу нэг байна. Босхоо. За тэгээд доошоо бас явдаг зам байгаад байна. Тэгээд доор баг хүмүүс явж гээд. А тэгээд энэгээр явж болдог. Явган зам байд юм байна. Горимигийн годомж нэмэрхүү. Горимигийн өглөө. Өдөр өглөөний нэг цайгаа авах гад breakfast юм хайгаад энэ food Turkish breakfast гэдэг нэг ийм хөдөө юмуд байна л да. Гэтэ энэ бол юу баха? Жаахан тусаа байгаа даа. За тэгээд яг Горимигийн зоонд бол ерөөдөө энэ хоол унд цайны үн бол нэг үнэтэй юм байна. Дандаа 400-500. За нэг ингээ full course нь сая 1100 гэж байна. Яг буудлаас захиалах юм бол өглөө нэг хүний 400 мөрөндтэй бол байгаа. Энэ Pasabag Village Valley гэдэг газар ирсэн байна. Энэ их байгалийн үзэсгэлэнтэй тогтцтой газар байна. Бас яг энэ Каппадокиагийн бүс нутагт байрладаг нэлээд хойдолтод байрладаг юм байна. Тэгээд энэ ч өнөөдрөөс оюутнуудын хүүхдүүдийн сургалтын байгаль орчны танилцах хичээлийнхтэй давхцсан шиг боллоо. Тэгээд энэ хэсэг маань ороход 12 еврог үнэтэй байт юм байна. Том мөн. Хүүхдүүд 8 наснаас хойш өнгөө. Тэгээд 8 наснаас дээшээ яваад үнэтэй. 12 евро гэхэл чи Монгол мөнгөөр ойролцоогоор 50 орчим мянган төгрөг болж байгаа юм да. Энэ фэри чимнэгийн юу номер явах юм байна. За энэ Pasabag Valley дээр авсан билет чинь Зэлвэ гэдэг дээр бас 30 төгрөг байт юм байна шүү. Шууд ингээд ороод 12 евроор нэг билет авсан болдог шуушаа орно. За Зэлвэ гэдэг энэс сүрхий тогтцтой газар байна. Яг ингээд баахан ингээд бас нөхрөөдөө огцсон баг. Яг Pasabag-ийн хажуугаар л. Хажууд шиг яваад 1 км орчим машинтаа давхиж ичгээл. Тэгээд орж ич. За энэ бас Twin Ferry Chimneys гэдэг хата 2-р бундар хатыг ингээд зуулчдын үздэг бас зэг болгоод төрсөн. Ингээд платформ зарцсан. За тэгээд яг үе шиг хөндийн төчгөр харагддаг нэг үүтэй л даваа талтай. Тэр чигээр хөндийн харагддаг. За тэгээд ингээд яг замын хажууд юугээрээ бол энэ юм нэртэй Ferry Baccalari гэдэг. За энэ бүс нутагтаас зөөлтийг явагддаг нэг газрын юм байна. Дэшээ бол зүгээр алхаад ороод ч зүгээр өнгө. Зам дээр машин тавьчихсан юм. Харин машин ороход автобус юм уу мини ван орж ирэхэд бол 150 лир хэлдэг юм байна. 15 мянга жижиг машин бол 7 мянга төгрөгөөр. Дэшээ очихраа. Харин ийм л хоёр л хат байгаа юм байна. Горимигийн энэ Burger King олцоо. За энэ бусад хоолны газрууд бол дундаж үн дандаа 400-өөс 500 та байсан. За энэ ч юу Burger King-ийн үн ямар гэдэг юм судлах зорилгоор албаар орж ирлээ Burger King рүү. Тэгсэн чи ялгаагүй Whopper Double 415 гинэ. Нэг зүгээр Whopper нь 32 мянга төгрөг. Whopper Junior 270 гинэ. Тэр нь ялгаагүй дэв шүү дээ. Энэ Нүчсар Кевин яг ингээд нэг ингээд доор нь бас дээд хэсгээс ингээд харахаар ийм байна. Зочдлууд ийм зохион байгуулалттай бас их гоё. Ингээд ингээд дагаад төтөө зочдлууд. За тэгээд цаашаа хараад ирсэн чинь дүүр тасаа чинь мөнх төстэй нэг хайрхан байд юм байна. Энэ байд юм шүү. Доод хормоо госно. Харин юу хөдөлтэй. Энэ доор нь алхахтай юу вэ? Манай буудлын бүрийг ингээд оройд ирнэ. Сайн дундуур хотон дур сүлсэлцэж явцаа гаргаад бүр хойтлоос ингээд давхад орно тийм ээ. Каппадокиад юу юм бэ? Safari tour гэдэг зүйлсний дандаа энэ Land Rover-ийн энэ анхны загваруудаар яатсан. Танилсан. Адны жуулч зөвлөд ийм Safari tour гэдэг машинаар хэллийдэг юм байт юм байна. Живсэлгүүд орсон. Оройн хол живс идэ. Тэгсэн чинь ерөнхийдөө грэпер арилж чинь 60 гэж. За тэгсэн жишээг ороод ирчих бахан пепрүнтэй. Халуун уу.